Та Монголын говьд байдаг олгоо хорхооны тухай сонсож байсан уу? Олгоо хорхоо бол гаднах төрхөөрөө 2 м орчим урттай, улаан хүрэн өнгөтэй, үт шиг хорхоо юм. Хамгийн аимшигтай нь энэ амтан хүн болон бусад амтан алж чаддаг. Энэхүү ер бусын амтан яах аргагүй Монголын говьоос уур газар байхгүй. Тэрээр биесээ асар их цахилгаан эрчим хүч гаргах чадвартай гин. Хавцсан ойрцсон бүхний хүчлээр түлж шаргал өнгөтэй болгодог. Хорхоо уурлахаараа өөрөөсөө нов ногоон шавар шиг юм цацан дэлбэрч өгдөг бөгөөд дэлбэрсэн тухайн газартанд нэлээд том тоогоо үлссэн байдаг. Түүнд ойртохыг хүссэн хүн ба амтан ухтал болон үлдсэн байдаг нь баримт болдог. Үүнийг нүдээр харсан гэж олон хүн баталдагч зураг нотлохоо байхгүй. 1920-д онд Монголд ирсэн Америкийн нэрт хайгуулчраар Чапман Эндрюс энэ тухай тэмдэглэсэн байдаг. Тэр монголчууд олгоо хорхооноос маш их айдаг. Түүний тухай дурдахч дургүй талаар бичсэн. Хожим нь олон орны судлаачид говьд хайгуул хийсэн ч ямар ч нотлохоо олоогүй. Олгоо хорхоон ойр орчинд нь явж байсан малчтаас эхлээд социализмын үед Монголд байсан Орос цэргүүд сонирхож очоод учир битүүлгээр хоолой нь богдон нас барсан тохиолдол олон бий. Домогт өгүүлснээр эрт цагт говийн нэг баян айл эсгий хийж байх үед 2 ширхэг олгоо хорхоо гарч ирсэн байна. Айсан хүмүүс өнөөх хорхоонууд дээр хориод нойтон эсгий давхарлан тавиад хумгүй цуцгаасан гин. Харин маргааш нь ирж хартал хамгийн дээд талын эсгий аягын чинээ болон шатсан мэд шарлсан байсан гэдэг. Тэрийг модоор хатгахад шатсан мэд үүрч байсан гэдэг. Доошлох тусмаа шарлсан хэсэг томорсоор хамгийн доод талын эсгий тэр чигээрээ шатаж харин нөгөө олгоо хорхооны мөн хальс шиг юм болчихсон байжээ. Мөн тухайн цаг үед өмнөгөө Баян хонгорын зааг нутагт геолог хайгуулын хідэн хүн ажиллаж байхдаа олгоотой цус мэд үзэгдээгүй муухай амьтантай таарч айж сандран түн рүү бензин цацаж шүдэнд зурсанд хүчтэй дэлбэрэлт болж олон хүн нас барсан гэсэн яриа байдаг. Яг ийм амьтан байдаг гэж батлах шинжлэх ухааны нотлохоо байхгүй хэдий ч Монголын төдийг дэлхийн улаан номд оруулан бүртгэжээ. Гэсэн ч нутгийнхан малчид одоо ч түүнийг байдаг гэдэгт итгэдэг. Зарим нь олгоо хорхоо бол зөвхөн харагддаг хүндээс харагддаг гэж ярьдаг. Энэ дом нь зүгээр нэг үлгэр биш. Говийн хүмүүс үүнээс айж өнөөх хүртэл яригдсаар байдаг.